Дарган гушуу уус чөөгдсөн түүхийн тухай бол содар ном тэмдэглэгдсэн өгд дээдсийн одоо ярьснаар бол 1690 оны үед буюу одоо Инкамолон хааны үед уус чөөгдсөн гэсэн юм одоо домогтой байдаг. Халахын дөрвөн удаа хан бол энэ одоо долноорт чуулган хийж түүндээ бол одоо энэ үүрэгч гушууны 49 гушууны одоо амбан ноёд яг авчирч энд Манжин хааны урилгаар ирүүлж ингээд одоо зохиосны малуудыг одоо бэлгэлсэн байнамаа. Тэгээ энэ маланд бол ухаан халахын дөрвөн хан бол 10,000 адуу 2,000 тэмээ үтэмчин үүрэг гушууны одоо 49 гушуу бол 8,000 хонь бэлгэлж ингэснийхаа үндсэн дээрээс одоо энийг зайлшгүй одоо сөрөг болгон маллах юм шаардлагатай болсон. Ингээд бол одоо Манжин хааны зарилгаар одоо даргын төмөр сөрөг буюу одоо даргын гушуу бол ингэж үүсдэгдсэн одоо гэсэн ийм түүх домог байдаг. Даргын гэдэг одоо нэрийн тухай бол олон янзын домгууд байдаг. Даргээд одоо ингээд энэ шүтэж биширдэг уулаан ганг гээд одоо дээр үеэсэн үзэсгэлэн сайхан нууран энэ хоёрын одоо нэрийг нийлүүлээд даргын гэсэн одоо нэр бий болсон ч гэсэн нэг домог байдаг. Ер нь өшөө бас манай хөгцөөлийн ярьдаг олон янзын домог бий. Хэл ярианы соёлын хувьд бол энэ түүх галахцуулаас дараа онцлог өрмөц байдаг. Жишээлбэл одоо манай даргынчууд бол Аазай одоо өшөө гэх мэтчлэнгээр ингээ ярьдаг. Ухаан Аазай гэдэг нь бол одоогоор бол нэг эмгэн гэсэн одоо ийм л санаатай үе. Өшөө гэсэн нь нэг найз гэсэн одоо ийм утга санааг илэрхийлсэн ийм одоо хэл ярианы бас өрмөц арай өөр талууд байгаа юм аа. Ушдихна хайжэда хаугалцэда унжураг бидэн суихитэдэ хо турмада духучна 고탄태다 호 소호락이 하르시길 어셔요다 호 불행몽공 합차라태당하 세일대기 소당 다루다가 태다호 에디게 헤이리 헐돔태과드라상 아하그던 나본송 아자요다후 Даргангшууд удамд хурдан хөлөг мордон онож эцэг өвдийн үеэс уламжилтай мөнгөн хэрэгэлтэй эмээд хазаараар гойно. Дарганг төмний тухай өгүүлэхдээ Монгол дархны урлал гол байр суурь эзэлдэг дарганг дархны урлалын тухай түүний давтагдшгүй онцлогийг дурдахгүй өнгөрүүл алдас болох үзье. Мөнгөний урлалын хувьд дарганг төмний дундаас төрөн гарсан нүд гар ухааны бүрдэл зохицуулсан авьяас бэлэгтэн уран галтан дархцуул олон бий. Даргангийн мөнгөн эдэл альж нутгийн ямар ч хүний харааг улааж нүдийг байсгадаг нь түүний хийцний ур чадварт байдаг юм а. 12 жил сийсэн савхтай хэд хотго мөнгөн аягны яролд хөдөлдөг луу сийлдэг дархчуулгээд үе удамд амтсан уран гартан чохом хөө дарган нутгаас төрөн гарсан түүхтэй. Даргангийн дархцуул уран байдаг нь нутаг усныхаа онцлогт байдаг гэсэн домогч хүртэл бий. энэ дахны юу л одоо дээр үе өдөрийн дундан эцэг орснагт нэг юм байсан. Түүхэн бид нөтөн даруун өтөө урсан чимгүй юм түүхэн өгдөөд байлаа. Тэгэхээр тэгсэн дээр ярьж байгаа юу юм бөхөр энэ гангийн дархтууд гэдэг нь тусгай байдаг өтөр. Ган Чингис гэдэг энэ дагааван дээр сууж төвчтөр болоод гангад дүрдэл дархаж байсан өтөр. Манай даргангийн дархтууд их уран байдаг өтөр. Энэ нэг нэр. Тэгээд бид нөтөн жоохон хөвгтөлөд хөлдөж байсан юм үнэн ийм зүйл юм байсан да. Тийм ээ, даргангийн дархчул манай орны төмөрлөгийн урлагийн уран бүтээлчдийн гол цөмөн мөн бөгөөд аяга мөнгөлөх, хэд хутга, бэл, эмээл хазаар ходрог, эхнэр хүний гизгний чимэг зүйлт
элдв сав суулга, хормайн боолт, соёо зохилуур, бурхан дахин шашны зан үүдийн хэрэглэгдэхүүнүүдийг эртнээс нааш хөгжүүлж иржээ. Манай алдар дархан дондугайн сууж байна. Дондугай бол үе дамжсан ийм дархан хүн. Аав нь бол Шарав Жамс гэдэг дархан байсан. Тэгээ одоо хүүн Бат Хүрэл гэдэг залуу дархан бас байгаа. За энд бол Дамжинжив байна. Дамжинжив бол аав нь Содов дархан гэж алдартай мөнгөний сайн дархан байгаа. Тэгээ хүүн Мөнх Наран гэж бас их нэлээ юм хийдэг гарын дүйтэй юм жаахан хүүвээ. За энэ Ноора байна. Ноора бол алдарт дархан Зундаагаан хүү. За Зундаагаан дээдсүүл бол Уртнаа гэж одоо бас сайн дархан байсан. За тэр Наран Засралт гэдэг залуу бол Зундай дархны хүүхнээс гарсан. Хүргнийх нь хүү. Бас одоо шинэ нэлээ юм хийж байгаа юм залуу. За тэгэхээр энэ дарин дархны хийсэн мөнгөн эдэл бол Монгол дархны одоо бүтээлд нэлээ хүндтэй байр эзэлдэг. Тэгэхээр энэ талаар би ганц нэгэн онцлогийг дурдж хэлье. Тэгэхээр үе залгамжилсан ийм дарх зуул бол дарингад байдаг. Дарин дархан бол өөрийнхөө мэддэг чаддгуудыг өөрийнхөө одоо хүүхэд төрөс саданд ингэ зааж өгдөг ийм улам сайхан уламжилтай. Би сая ярьсан энэ дандуу дархны тухай энэ дандаа л одоо ерөөсөө үе залгамжилсан ийм дарх зуул байгаа. За хоёрдугаарт нь бол дарин дархны хийсэн эмээлийн тоног хэрэгслэхэд л давхар ухалттай. Даан нэгээс 2-оос 3 давхар ухалттай ингэж хийсэн байгаа. Тэгэхээр энэ 3 давхар ухалт гэж ямар юм хэлж яах вэ гэхээр элдв хээ уулзаа шатлан цааш нь гүнзгийлж тэгээ дээр доогоор нь оруулаад тэгээ сүлжиж бие биений сүлжиж одоо ингэ давхар ухч хийдэг ийм онцлогтой. Энэ тэр одоо энэ талаар бол нилээд одоо гаргуу мэрэгцсэн хүн бол манай энэ дондугайн сууж байна. Тэр одоо имэйл нь тэр байна. За нөгөө талаар дарин дарх зуул бол өөр хүнийхээ сохроор дуурайж хийдэг. За яг ихний удаа зүгээр нэг хараад хүний загварыг хийж болно. Тэрнээ шатлан сайжруулж байнга өөрчлөн шинчилж байдаг. Тухайлбал нэг хүнийхийг ингэж хийгээд байдгүй хүн хүнийх ингэж өөр байдаг. Тэгэхээр нэг хүн бол дан ганц тэрнийг нэг загвараар ингэж хийгээд байдаг. Тэрнээ бас нэг удаа аягны ёроол дээр ухаан алхан хээ тавьсан бол дараачихт нь бол юунд өлзий утсанд цэцэг сүлжээд хийдэг юм уу? Бүр эсвэл хан сүлжээ хээ тавьдаг юм уу? Ингээд өөр хийгээд байдаг. Тийм онцлогтой. За өөр нэг дарин дархны онцлог бол уран бүтээлийн чанартай, мөн хэрэглээний чанар хоёрыг гослуулж чаддгаараа их онцлогтой. Тэгэхээр одоо бол яг зарим дарх зуулыг хийж байгаа юм бол үйлдвэрийн чанартай нэг загвараар л ингэж одоо түргэн хийж одоо худалдаа 8-ны чугмаар ингэж хийж. Тэгвэл дарин дархан бол ерөөсөө тэгдэггүй. Дандаа өөрчилж хийж. За тэгэхээр энэ Дамжинжив дархны хийсэн саяхан нэг хийсэн аяг байна. За энэ аяг бол зүгээр нэг яг цэцгээ хээ тавиад уралсан байна. За энэ дээр бол энэ сэлвэр мөнгөнд товчны юу юм уу? За сэлвэр мөнгөнд товч байна. Сэлвэр мөнгөнд товчонд энэ нэг барын толгойн загвар юм уу та тийм үү? Дүрс гарах юм байна. За энэ бол аягны яроолын зүгээр юм байна. За Ноора дархны хийж байгаа юмнаас нэг хоёр үлдээд идэгтэй. За Ноора дархны энэ чинь бас дотор хонготой юм уу? Дуурдаг. За энэ гуйлаар яроолын хийсэн байна зэцгээ хэтэ. Энэ амсрын зүгээр харин дарсан юм байна тийм ээ. За энэ дархсуул бол зарим нь гагин хийж байна, зарим нь дарж хийж байна. Энэ дарж хийж байгаа явдал бол дотроо муудвал дахиад одоо ингэ сэлвэд хийдэг бас тийм онцлогтой юм шиг тийм. За энэ хөрхи юм аяг байна. За энэ одоо манай Зундай дархны хийсэн аяг бас нэг өөр мөс өөр хийсэн юм байна. За тэрний үзье. За энэ шаазан мөнгөлч гисэн юм байна. Дарингаах түмний хуримлах ёс заншил нь сүй бэлэг тавих өдөр судар үзэх
Бэрийг мордуулах, бэр хүргээчд ирэхэд угтах ёс гэд олон хэсгээс бүрдэх бөгөөд түүнийг бүхэлд нь үзүүлнэ гэвэл нэгэн бүрэн хэмжээний баримтат кино хийх хэрэгтэй. Бид даргаан хуримын зөвхөн нэгэн хэсгээс үзэх та бүхэндээ төлөвлөж байна. Төв халахын хуримд хоёр талын эцэг их буюу хот ходгойноор зэрэгцэн сууж найрладаг бол даргаан ёсонд арай өөр юм аа. Бэрийг мордуулснаас хойш 3 хоноод хүүхний эцэг их хоримлагч хоёрын араас очдог өгөөд үүнийг 3 хоногийн хэсэл гинэ. Мөн сарын хэсэлч гэж бий. Энэ нь хүргэн охин хоёр хүүхний аав ээжид зочлохыг хэлнэ. 3 хоногийн хэсэлд ирэхсэд хоньны бүтэн шүүс тавхтай эдээ бэлтгэж ирэх өгөөд өөрийн охин болон хүргэний талын хүн тус бүрт бэлэг өгнө. Бидний нэвтрүүлгээ бэлтгэж байх явцад 3 хоногийн хэсэл тохиолсонтой тааралдаж энэ зургийг авсан юм а. Дарганг түмэн Монголын олон ясны нэгэн адил нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч ирсэн учраас нүүж суухтай холбогдолтой зан үйл ариун баялаг юм аа. Даргангийн хэлхээ тоонтой гэр хаанч байхгүй өвөрмөц сонин сууц гэлээ. Тоон нь унтайгаа өргөлж учраас үнэн хатгана гэж байхгүй. Тоон нь хоёрын нийлэх хэсэгт унийг нүхлээд дээсэр холбосон байдаг. Хэлхээ тоон дундууraa салдаг учраас хоёр хэсэг болгоод тэмээнд тэгнээд явах боломжтой. Дарган гэрт гэр нь ачиж нүүд суухад авсаархан хөнгөн байдгаараа олддог юм аа. Нүүдлийн зам болон нүүж ирж байгаа айлыг домбтой цай тавхтай эдээ барьж тосдог Монголын аль ч ясны нэгэн адил уламжлал даргангад бас бий. Даргангачууд алтан овоо минь гэж уулгаалдаг. Эдээ цагааныхаа дээдэгч алтан дараваад өргөдөг үлээ. Монголын бусад ястанд тэр болгон хэрэгэлдэггүй нэг зүйл бол даргангийн холбоо зуух юм аа. Илүүгээрээ даргангачууд өргөө гэж нэрлэх өгөөд холбоо зуухыг гагцхүү өргөөндөө л байрлуулна. Энэ нь тоосгоор өрөхгүй нутгийн шар шавраар дугуй хэлбэртэй хийсэн нэг яндантай хос зуух юм аа. Төв халахад гин гоо гэж нэрлэгдэх хурдны морьтой холбогдсон зан үйлийг даргангад марзаа гинэ. Даргангийн марзаа нь төв халахын гин гооноос ихээхэн ялгаатай аялах нь бэсрэг уртын дууны маягтай хэлхэн ч өөр юм. Марзаа нам сууха алтан дараваа өршөө замдаа сайн яваарай зуугийн чожоо өршөө гэж уянгалуулан дуулнаа. Энэ бол дарганг нутгийн өвөрмөц онцлог юм. Хэдүүгээ мартагдахад хүрсэн марзааны дуудлагыг өвгөт төгштөн залуу багчуудыг дагуулan аялуулж өвлөөж байгаа нь бахархалтай хэрэг юм аа.
Гэрийн хиймэр сэргсэн шилийн бог дуулгуугаар дарганг нутгийг төсөөлөхин аргагүй юм аа. Үе үеийн халахын сан ирчүүд энэ л уулыг зорж тэмүүлж байсан нэг л учиртай. Хурал дундаа суухаар ховрог шинжийн торой, хулсан шаргаа унахаар хулгайч шинжийн торой гэж дунд гардаг үлээ. Тэртээ нэгэн цагт торой банд энэ л сайхан шилийн бог дуулын орой дээрээс өглөөний нарыг харж байсан бизээ. Манай нэрт Яруу найрагч Яваа холонгой нэг шилийн богд гэж бичсэн шүлгээс би нэг 2 мөрийг хэлэх үү. Тэгэхээр ойрхон очиод харахадооны цэрвэд сугаймаар оройд нь гараад харахад орчлонгийн зах харагдмаар гэж тэр хүн хэлсэн. Тэгэхээр үнэхээр одоо орчлон бяд ингээд сууж байна. Орчлонгийн зах харагдмаар нүдэн үзүүрт одоо тийм олон цэнхэр уус гөхнөрөө ингээд харагдаж байна. Та бүгд энийг харж байна. Манай нутгийн Яруу найрагч Даш Балбар 1000 цэнхэр уусын орон гэж хэлсэн. Энийг л их л онж хэлсэн үг гэж би одоо сэтгэлдээ их бахархаж явдаг. Даргангад очсон хүн бүхэн шилийн бог дуул алтан овоон дээр гаргасан гэж хүсдэг нь зүүн хэрэг юм аа. Тэртээ нэгэн цагт алтан овоон дээр хосгүй сайхан алтан ганжир гялалсан байсан гэдэг. 1690 онд алтан овооны дээр Батцгаан гэр босгож дээр нь алтан ганжир залжээ. Нутгийн бүх дарах зүйл нийлж төрж өссөн уул усаа нэрээр нь багтааж байр байдлаар нь дараалуулж үнэт хөдлөл алтан мөнгөөр чимдэг байжээ. Алтан овооныхоо дээр Батцгаанаа дахин сэргээж хонх дамрын дуу уянгалах болсон мартагдах шахсан хуучин уламжлалаа сэргээсэн багталтай үйлс боллоо. Өглөөхөн болжмор жиргэх яруу өмнөний улсын орон дарганга оройхон тогруу ганганах яруу олон нуурын орон дарганга үлсийн дээвэр эртний улсын үл үзэгдэх нууцыг сонссон ододын ордод олигонт нуурын олон янзын аялгауг чагансан мянган цэнхэр улсын орон мяндсан ширхэгтэй элснийхээ мөнгөн цэнхэр горхийн орон өчрөн жимстэй мансны төглөө талбад дундаа дуу янз гахад том улаан арам мэлтэс хийдэг тойрон бүрдэнд нь ангир ганганахад тарганы ихээ сэмхэн сэмэрдэг аяа аави минь нутаг дарганга арын булгийн мөнгөн хоржигноо алтан хийлэн ярууж ахцаа.